Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуулчлалын төв хот болгохоор 2014 онд Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг баталсан билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд жил бүр 30 орчим урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулагч олсон орлого ол зомог муутай нэлээдгүй хэмжээний зардал гардаг хөтөлбөр болоод 2 жилийн хугацаа өнгөрч байгаа юм а. Энэ жилийн хувьд ч мөн адил Вэний үдэш алдрын од шагнад гардуулах ёслол Дээлтэй Монгол наадам Пилетайм зэрэг 30 гаруй арга хэмжээ хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөж энэ бүх зардалтаа 3.2 тэрбумыг зарцуулна хэмээн төлөвлөжээ. Мөн түнчлэн 1921 оноос хойш тасраад байгаа гих Даншиг наадам хүрээ цам шашин соёлын их наадмыг өнгөрсөн онд Бурхан шашны их хүрээ хийдүүдтэй хамтран 8 дугаар сарын 8-9-ний үе зохион байгуулсан бол энэ жил ч мөн адил 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулахар болжээ. Ингэхдээ Чингисийн талбай 500 лам сүсгтэн олон зориулсан ном хууч 300 уран нуграач оролцсон фестивалыг зохион байгуулахар болж үүнийхээ зардал нэлээдгүй олон сая төгрөгийг төсвөлжээ. Одоо эндээс харах юм бол хэдэн сарын хэдний өдөр одоо юу болох вэ гэдэг одоо жишээлбэл 6 сарын 11-нд Улаанбаатарын Вэний үдэш болно. 6 сарын 18-нд UB Dance фестивал болно. Play time гэдэг одоо олон улсын амьд хөгжмийн наадам 6 сарын 24-26-нд болно гэх шигтэй тийм. 7 сарын Best of Classics гэдэг нэг сонгодог урлагийн үдэш болно. 10-нд очиртай 3 толгой тоглоно гэдэг. Ингээд өөрөөр хэлэх юм бол энийг бол манай иргэд бол цөмөөрөө мэдэж өөрсдөө энд оролцохоор ажиллаад төлөвлөж. За тэгээд дээр нь бид бол энэ дээр бол ялангуяа одоо гадаад дотоодхоо түнш нарыг аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлстэй цөмөөрөө хамтран ажиллаж Улаанбаатар хотоо Найрсаг ийм сайхан одоо аялал жуулчлалын төв болсон хот болгохын төлөө хамтран ажиллая гэдэг ийм өрөө бүхий ил цагт гаргаж байгаа. Тэр бом төгрөг ер нь бол Найрсаг Улаанбаатарын хөтөлбөрт зарцуулсан. Иргэдийн төлөөс орд баталсан. За энэ жил бол бид нар яг тэр хэмжээгээр баталсан байна. 3.2 тэрбум. Энэ бол бүх арга хэмжээ 30 гаруй арга хэмжээний нийт юу. Даншиг наадам бол ерөнхийдөө бол 500 орчим сая төгрөг байна. Даншиг наадамд гэхэд албаныхан 500 саяыг зарцуулна гэж байгаа ч зөвхөн бүхийн бай шагнал нь 200 сая төгрөг болж байх жишээтэй юм а. Тэгэхээр өргөн дэлгэр зохион байгуулагдах 2 өдрийн арга хэмжээнд 500-аас ч илүү сая төгрөг зарцуулна гэдг нь илэрхий байгаа юм а. Бүхийн бай шагналыг л үзэгчтэй танилцуулахад начин 15 сая, чимэгтэй начин 20 сая, заан 25 сая, чимэгтэй заан 30 сая, арслан 50 сая өмнөх жилийн бүх төрөөлөл 60 саяыг өгөх болж байгаа юм а. Ингээд бодоод үзэхэд жуулч татах зорилготой давтад төлөгчдийн халаасаас гарч байгаа энэх мөнгийг зөв зүйтэй зарцуулж байгаа эсэх нь эргэлзээтэй юм а. Ингэж хэлж байгаа учир нь жил бүр зуулчдыг татна гэж байгаа ч 3 тэрбумыг гарцдаад орж ирж байгаа ашиг зуулчдын тоо бүрхэг байгаа юм а. Мөн түнчлэн шашны цэнгэн үүсхийн тулд Монголыг зорих жуулчид хэр байгаа гэдгийг бас бодолцож үзэх хэрэгтэй байгаа юм. Өдрийн тойлд уян мэдээллээ.